За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь их хүрсийн баярын мэнд хүргэе. За мөн дээрээс нь маш өгөөжтэй цоо шинэх мэдээллийг хүргье гэж бодож байна. За тэрний үе гэхээр Монгол, Ирландын хоорондын болоод одоо цаашлаад олон улсын соёлын солилцоо, боловсрол, залуучуудын оролцоо, бизнесийн хамтын ажиллагаа, мөн дээрээс нь аялал жуулчлал, нэтворкийн харилцааг одоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол намаадах төв хэмээх холбоог Ирландд албан ёсоор ингээд байгуулсан. За үүсгэн байгуулагчид нь гэвэл Бэлгүүн зоригах, Нараагч, Насаагч, Илчмаагч, Идэрмаа, Око, Буд мөн дээрээс нь бие нэгдээд зохион байгуулж буй үйл ажиллагаануудыг бол дэмжиж ажиллаж байгаа. За манайхан ямар нэгэн тулгамж байгаа асуудал мөн дээрээс нь одоо энэний чиглэлээр ингээд үйл ажиллагаа зохиовол ямар вэ? За тэгээд энэ чиглэлийн одоо мэдлэг дутуу байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү санал хүсэлтэд болвол энэ мэйл рүү явуулах боломжтой байгаа шүү. За мөн дээрээс нь холбооны Facebook пэйжийг дагаад үйл ажиллагааны мэдээллийг бол цаг алдалгүй авах боломжтой байна. Дээр дурдсан чиглэлүүдээр маш өргөн хүрээнд бол үйл ажиллагаа явуулахыг бол зорж байгаа. За тэгээд эхний үйл ажиллагаа болгоод их хүрсийн баяраа өгтөд 5 дугаар сарын 31-ний өдөр өнгөрсөн бүтэнсэ өдөр Phoenix Park дээр одоо гэр бүлийн пикник зохион байгуулад одоо хүүхдүүдтэйг нэг өдөр сайхан хөгжилтөж тоглож маш сайхан өнгөрүүлсэн байгаа. Хүүхдүүдтэй ингээ холилдоо тоглохоор сая гоё хөгжилтэй юм бэл. Нилээд гэр бүлүүд хүүхдүүдэд агуулад хүрээд ирсэн. Тэгээд хоорондоо танилцаа, тэгээд санаа оноогоо солилцаад айгүй гоё өдрийг бол өнгөрөөсөн. Тэнгүүтээ чи ногооноо ингэ тавих ногоон ч аймаг байна уусаа тий. Time saves by 2. Come on. За дээрэс нь маш сайхан цагаан идэ арц борцог авчирж өгсөн зулаагчтэй одоо тэнд байсан бүх хүүхдүүд эцэгчүүдийнхаа өмнөөс бол маш их баярлалаа гэж хэлээ. За дараагийн үйл ажиллагаа нь болохоор одоо ээж болохоор төлөвлөж байгаа эсвэл аль хэдийн болцсон байгаа эмэгтэйчүүдэд зориулсан одоо онлайн уулзалт 6 дугаар сарын 14-ний Ирландын цагаар орой 7 цагаас энэхүү Zoom уулзалт маань бол болно. За ер нь бол дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү уулзалтанд оролцоод хэрэгтэй мэдээлэл бол авах боломжтой байгаа. Одоо ялангуяа гадаадд гэр бүлээсээ хол хүүхэд төрүүлж тэг өсгөн гэдэг бол нэрээ эмэгтэй хүний ер нь тухайн гэр бүлийн бол хамгийн том даваануудын нэг гэдгийг бол ээж болсон бүх хүмүүс одоо дуу нэгтэйгээр хэлэх бах. Тэгэхээр энэхүү уулзалтаар одоо ээж болоход сэтгэл санааг нь бэлтгэх, ээжүүдэд дэмжиж тулгарч байгаа асуудлуудад нь бол мэрэгжлийн зөвлөгөө багч гисэн өгөөд хэрэгтэй мэдээлэл бол хүргэх зорилготой байгаамаа. Энэхүү уулзалтаар ямар хүмүүс мэдээлэл хүргэх вэ гэхээр нараагч маань болохоор жирэмсний үеийн эмнэлгийн хяналт болон сургуулийн өмнөх боловсролын талаар ярина. Япон улсад бага насны хүүхдийн сэтгэл судлаар мэргэсэн мөнхчин маань бага насны хүүхдийн сэтгэл зүй болоод төрсний дараах ээжүүдийн сэтгэл зүйн талаар бол мэдээлэл өгнө. За лам осоржин маань бол emotional intelligence болон well-being чиглэлээр бол дагнсан мэргэжлийн сэтгэл судлаач байгаа. Энэхүү уулзалтаар бол эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт, сэтгэл зүйд үзүүлэх нөлөө болон well-being талаар бол мэргэжлийн зөвлөгөө өгөх юм аа. За манайхаа асуух зүйлсүүд байх юм бол урьдчилж явуулаад тэгээд одоо Zoom meeting-д орохдоо бол тухайн асуултанд хариулт авах боломжтой байгаа. За тэгээд одоо бүртгүүлэх линк болон одоо асуулт явуулах линкийг нь бол би description хэсгээр бол тавьчихна. За тэгээд бүгдээрээ 6 дугаар сарын 14-нд онлайнаар уулзцгаая. Дэм дэмдээ хамтдаа өгчцгөөе.